өглөө 3 давандаа гарахаа явахдаа би яг жоохон маазраад их нэртэй тэхгүй. За би нэлийн олон шагнал хамаад ирв шүү. Намайг та том охин хоёр та хоёр гарч намайг аваараа гэж хэлэхгүй. Нэлийн их юм өргөж орё шүү гэдгийгсэн. Тэгээд тэгсэн чинь за гэж гаргасан юм. Тэгээ харин ерөөлөөр болоод нэлийн юм өргөж орсон шүү. Батцээ 3 бүх. Монгол одоо бүхийн сүүлийн 10-ны төлөвлөлт за зүүн шүртээ бүрдээ суулгацсан. За дөрөвдөө шуганыг тарилаад ингээ аймгийн цустай хөгжүүлээс өөр 8 тохиолдлоо. За хэмтээний дөрвөлтийн сумаар эдик компани Хичээс бодрооны хаймгаас шаардж атсан дэгс Монгол улсын дахаар батсуураад 6-аад авж гişүгэн дөрөв чулуун. Хэнтэй аймгийн жаргалтын сум яриад аймгийн арслан утхан төгсгдөг юм байна. Оюутан болол 2010 оноос хойш яг идэвхтэй бэлтгэл хийсэн. Өмнө нь бол жудаагийн бэлтгэл, лөөцийн бэлтгэл хийдэг байсан. За манай хамгийн анхны бөхрөө оруулсан багш гэвэл Хэнтэй аймгийн жаргалтын сум яриад Батмөнгийн наран зах сумын за наран захтай хүн байдаг. Тэгээ аврах сургуульд орж ирээд ядыг хөгшөө өдрөлгөнд хичээлжгаад тэгээд одоо энэ улсын ачин бүрүүсрэн жам бүрүү гэдэг хэрэг өдрөлгөнд орж хэлж байна. Яг гоо цагаан сарын цуврал барилдаануудтай бүгдэнд нь барилдсан. Тэр чинь 7 хоногийн сүүлийн 7 хоногийн одоо 6 дахь өдрийн барилдаан байсан шүү дээ. Тэр өдрийн барилдаан чинь тасралтгүй 6 дахь өдөр барилдаад яг тэр үед бол яг сайн барилдан, муу барилдан ер нь бол хүмүүс сайн барилдан л гэж бүх хүмүүс хөөргөнд очдог. Ямар нэгэн барилдаан юм. Тэгээд яг хэмжээндээ барилдан тэгээд очсон. Тэгээд тохоо үед гайгүй сайхан барилдаа шөвгөн дөрөвт үлдсэн. Эхлээд эхний өдөр чинь 2-5 явж байгаа ш нэг 2-5. Тэгээд 2-5 явчихад өглөө 3 давандаа гарахаа явахдаа би яг жоохон маазраад их нэртэй тэхгүй. За би нэлийн олон шагнал хамаад ирв шүү. Намайг та том охин хоёр та хоёр гарч намайг аваараа гэж хэлэхгүй. Нэлийн их юм өргөж орё шүү гэдгийгсэн. Тэгээд тэгсэн чинь за гэж гаргасан юм. Тэгээ харин ерөөлөөр болоод нэлийн юм өргөж орсон шүү. Тухайн яг барилдаанд тэгээд тохируулаад нөгөө хүндээ тохируулаад ямар их нийцүүл араа илүү давуу талтай байх юм бол тэгэл бодчихвол ер нь голцоо тэгэл сэнжиг мөнжнөөс барилдыг боддог юм да. Хардаа барилдаанд яг тийм ийм гэсэн бол ямар ч бодлоо авахгүй тэгэл гараад сайхан барилдан да. Ер нь тэгэл ямар ч хүнтэй таарсан тэгэл давандаа гэсэн зорилготой барилдан шүү. Тэгэл тухайн үе моментээр л яг бараа хөлдөнд нэг сул юм шиг харагдаад тэгэл бараа өдрөд орчихсон. Тэр нэг тохоо жоохон дэшээ зөвхөнгүүтэл орчихсон. Тэгэл дэрлээд хайсан. Ер нь тэгэл бөхчүүд чинь бүгд л зөөрсөн л та. Яг хамгийн удаан барилдсан анар заантай нь 50 гаруй минут барилдсан. Тэгшмэр заваад тэгээд нэлээд удсан шүү дээ. Хамгийн сүүлд бэлдээд давалцсан. Бэлтгэл ер нь ерөөдөө давгүй сайн байна. Одоо энэ 3 сард нэлээд хэдэн барилдаан байгаа юм л шүү дээ. Барилдан дав хөргөнд барилдаан байвал тэгээд балгасахгүй барилдаж гэсэн бодолтой байна. Сайн муу барилдах нь бол надад нэг аяхтар хамаагүй. Ер нь алгасахгүй барилдаж л гэсэн бодолтой байдаг шүү дээ. Жижигхэн битээ хүмүүс нь хурдан л барилдахыг хэлдэг шүү дээ. Хурдан барилдвал нэг давах шанстай шүү дээ. Тэрээс ч нэг барайл баглуулчвал нөгөө хүндээ давуу тал үүсэх шүү дээ. Тийм ээ. Манай аргыг маш сайн дэмждэг. Манай ах дүүнэр тэгэл манай гэр бүлийн хүмүүс бол ерөөсөө маш их дэмждэг. Манай эхнэр Хэнтэй аймгийн Баян мөнх сум яриад Эрдэнэ үлгийн бүждмаа гэдэг хүн байт. Хүү охин хоёртой. Тэгээд араа албаас ахал байж энэ даа. Би одоо дээрээ 7 ахтай 5 ихтэй гэж боддог. Тэгэхээр чи найзын 13 дахь хөхтэй. Манай 7 ахын 5 сумын цалтай. Хүмүүсэд сумын цалтай бүгдээр. Манай аав сумын зан гэж айлын баг болохоор тэгэл ах нартайгаа л барилж ноцолдож өслөө шүү дээ. Эхэлж өснө. Нэг эргэлж өссөн бол айгу тамирчин болохгүй байлгүй. Тэгэл жоох ах нарын гарын шүүсээс амснаа. Тэгэл аав ээжтэй бол эрхэлнэ шүү дээ. Өөр нь бол бөхчүүдийг хараад зургатаар хараад бүх үзэл бөхүүлхээс гэсэн бол мөрөөддөг байсан л та. Тэгэл би ч яг гэрээсээ жоох намхавтар болохоор бөхүүлнэ гэл тэгэхээр манай аав ээж за чи юу гэж бөхүүлж ядгийг гэдэг л шүү дээ. Тэгэл би бөхүүлнэ гэсээр гал за ямар аврах сургуульд орно. Аврах сургуульд оруулаад эдийн өгчдөр очиод тэгэл эдийн өгшөөгөө ингээл анхаарал за яг ийм гоё хүн болох юмсан те. Цэвэрч юм ба байгаа байдал нь бүгд тэгэл тэр хүмүүст туссаал. Тэгэл ямар ч гэсэн би бүх болно гэсэн бодолтой бэлтгэл хийгээл тэгэл бүх болсон доо.
багада айх сахилахгүй биш байсаа. Сахилахгүй гэхгүй бах. Тэг жоохон. Гэтэ яг бус хүүхдүүдэд айл сахилахуудаа сахилахууд нь. Гэтэ би энэ уралгаар их явдаг гэсэн. Юугаар бол спорт руу ерөөсөө бага бахтай ерөөсөө явж байгаа. Нэг урлагийн үзлэгт нэг дуулж муулдаг л. Тэрэн соёлд спорт гэхгүй тэгэл нэг аймгийн яргуу наадам дуулах хүмүү тэгэл уран жиргэн мэрэг тиймэрхүү юм явдаг байл шүү дээ. Одоо урлаг тал руугаа л яваад. Тэрнгээр актер амжилт үзүүлэг болол тэгэл бөхөр орцсон. Одоо тэгэл бөхөр өчснээс хойш тэгэл өөр бөхөөс өөр юм бодогдох очиж байгаа шүү дээ. Тэгэл нэг яг зохиолын дуунд дуугүй сайхан сонсно. Бол дотор гавитын дууг их сонсдог та. Яг сандарч мандарсан үе дуу мó сонсох ч юм уу тэгэл гоё стичон дуртын дуу мó явах талаас тэгэл сэтгэл гоё огшоол гоё л алдаг л да. Тэгэл бүхэл бөхчүүд тэгдэг байдаг гэдгийг санд шүү дээ. Гай бөмбөрийн дуу мó ингээд яг гарахад бөмбөрийн дуу мó сонсохоор тэгэл аюу гоё болдог шүү дээ. Нэг сонир ингээд огшоол. Ер нь тэгэл хамгийн гол нь тэгэл нутаг ус нутагддаг шүү дээ. Хамгийн нутгаа зарлуулж ийн аавынхаа нэрийг зарлуулж ийн тийм ээ. Тэгэл аав ээж нутаг ус тэрийгэ зарлуулаад барилдах хамгийн гоё доо. Тэгэл хүн юмд дээр доор даван дунах давах нь хамаагүй тийм ээ. Одоо Монгол бүхэн тоосонд ороо явж байгаа л надад гоё санагддаг шүү дээ. Тэгэл бүгд адилхан монголчууд ч хүмүүсээ бүгдийг дэмжиж шүү дээ. Тэгэл яг монголчууд ч бүгд монголчууд ч тэгдэж шүү дээ. Баг цолтой жижиг биетэй хүмүүсээ айгуу дэмждэг шүү дээ. Давчаасаа гэх тийм ээ. Тэрийн өнцгөөс л дэмжсэн байх гэж санагддаг шүү дээ. Мэдээж улсын цол ахымсан гэл одоо мөрөөдөл нэлээд олон жил бэлтгэлээ шүү дээ. Тэгээд мөрөөдөлтөд хүрхийн төлөө тэг хичээгээл явж байна. Монгол бүхөө шимтээ үздэг. Тэгээд тэр дундаа намайг дэмждэг үзэгч олныхоо итгэгийг алдахгүй гэж хэлдэг та.